happen? Explain my answer is now free. Explain your... Анда юу гэж юм? Наач шинжилэлт гарсаг нэ шинжилэлтээ хий. Анда энэ бас юу гэж юм бол? Наач биетэндээ тааруул үгээ хэлгэнэ. За, найзуудаа өдрийн цагаар уц үзэх 30 минут болчлаа. Үдээ амраацгаая. Би тоол дуусах байна. Хүүхдүүд бид цахим технологи ашиглан чанартай боловсрол эзэмших, хөгжих, гадаад хэл сурах, бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо бусдад хүргэх, сонирхолтой хөгжилтэй бичлэг үзэх, хэрэгцээд мэдээлэл ирж хаах, хүнд нөхцөлд орсон хүүхдүүдэд туслах, контент бүтээх, влог хийх, найзуудтайгаа холбогдож тоглох, цахим орчинд хувийн мэдээлэлээ хамгаалах, бусдыг хүндэтгэх, зөв зохистой хэрэглэх, хариуцлагатай байх хэрэгтэй. Найзуудаа хоёр интернетээр амархыг хүссэн үедээ тоглох, эсвэл хөгжилтэй бичлэг үзэх, эсвэл YouTube үзэж болно. Гэхдээ цахим технологи ашиглан суралцах, хүссэн мэдээлэлээ олох, эсвэл ойлгоогүй хичээлээ заалгах гэх зөндөө олон боломж байдаг. Гурлаа 7 хоногт 2 удаа англи хэлний хичээл үзэж хэлний мэдлэгээ сайжруулах уу? Тэгвэл та. Би сүүлийн үед гадаад тамирчны бичлэгийг хүсэж байгаа. Над хэл сурна гэдэг нь сонирхолтой санагдчихэв. Би заримдаа тоглоомынхаа заалт зүйлэн зүгээр дутуу. Хэрвээ хэлээсээ сурчвал андаас судлах шаардлагагүй байна та. Хүүхдүүдээ цахим орчныг бүтээлчээр ашиглаарай. Интернетийг зөвхөн тоглох, сошиалд харилцах бус шинэ зүйл сурах, хоббигоо хөгжүүлэх, ном унших, гадаад хэл үзэх, сонирхолтой сургалтанд хамрагтаад ашиглаарай. Цагийн зөв хэрэглээг хэвшүүлээрэй. Цахим орчныг хязгаартайгаар ашиглаж, тоглоом болон сошиалд өдөрт 30 минут эсвэл 1 цагийг л зарцуулаарай. Чөлөө цагаа хэрэгтэй мэдээлэл унших, дасгал хийх, найзуудтайгаа уулзах, гэр бүлтэйгээ өнгөрүүлэхэд зарцуулаарай. Өөрийн эрх, үүргээ мэддэг байгаарай. Чи захим орчинд мэдээлэл авах бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Гэтэ бусдын эрхийг зөрчихгүй, өөрийн болон бусдыг хамгаалах үүрэгтэй гэдгээ санаарай.